Сайн бацгаана уу. Өнөөдөр юм гоё царайлаг гоё амттай мөгний хачаар хийж сурцгаая. 500 г бүдүүн цагаан мөг ирчээж бэлдэнэ. Голоор нэг хуваагаад нэмгээ хавтгаа ирчнэ. Дараа нь соусаа найруулна. Соёй соус 4 албаг, ойстер соус буюу хясааны соус 1 албаг, чихрийн сироп 2 албаг, аль эсвэл 1 албагсан ч гэж болно. Гүнжтэй тас 2 албаг мөн нэмж өгнө. За энийгээ сайн утгаад бэлтжинэ. Тавг нь баг зэрэг тос салаагаад 2 омс сармис жижиглэж хуурж аваад мөгнүүдээ шараад өгнө. Баг зэрэг шарж байгаа дээр нь тал албаг орчим күчүү гараа буюу нундаг улаан перцийг нэлээд spicy халуун ногтой болгоо гэвэл нэг том албыг хийж болно. За хэсэг шарж агаад өмнө бэлдсэн соусаа хийгээд таглаад нэг 3-4 минут чигнэ. Хамаагаа болоод ирэхээр ногоон сонгон болон гүнжтэй өрөө хийгээд хутгаад мөгний маань ачаар бэлэн болно. Үнийгээ тавглаад баг зэрэг гүнжтэй өр цацаад маш гоё амттай мөгний